За энэ удаагийн аялалд маань нэгцэнд баярлалаа. Ойр дуулцаг уу? За. Би баярлалаа, өрсөнд баярлалаа. За. Ойр дуулцсангүй. Ажил төрөл нэлээ ихтэй. Нөгөө бид хэд нэг урдны контентээр нөгөө нууран дээр хийгээд. Тэгээ энэ удаад нөгөө гол дээр загасчлаа хийгээд. Тэгээ яг хоттой ойрхон бас гол дээр загасчих болдгоо шүү гэд ингээд горих төрөлжийн байгалийн зохицуулалт газар ирсэн. Тэгээд зочноор чаваг ажил төрөл ихтэй байгаа юм чинь хол дагуулж яваад яхав гээд энд тэгээ нэг өдөр бас амраа гээд ажил ихтэй байгаа. Тэгээд нөгөө хэдүүлээ одоо болохоор хоёлоо буудлах газраа ямарчсан очоод өглөөний цагаа уучаад хөдлөе. Тэгээ энэ газрыг сонгосон шалтгаан нь болохоор нэг хид хидний шалтгаантай байгаа. За нэгдүгээрт бас хоттой ойрхон аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал хоттой ойрхон хийж болно. Гол дээр загасчил болно тий. Тэгээ дээрэс нь энийг үзүүлэх гэж байгаа. Тэгээд одоо буудлах газар маань resort өөрлөлт тэрэлж гэж зочд буудлага. За энэ зочд буудлага маань нэгдүгээрт одоо энэ тэрэлжийн оройн дотор бол бас юм модон дунд байдаг, цэвэр агаартай. Тэгэхээр хотод их ажилтаа байгаа хүнийг нэг өдөр амраа. А дээрэс нь бас буудлын маань онцлог, байршлын онцлог нь болохоор энэ авчи ерөнхийдөө нөгөө болрын уурхаа гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ болрын уурхаа дээр ерөнхийдөө баригдсан. Тэгэхээр нөгөө болор гэдэг чулууч юм бол яг эрүүл мэндийн тэгээд усан, тунгалаг тэгээд одоо юу гэдэг энергийн гэдгээр хоёлоо бол ямар ч 1-2 хоног энерги авчаад ирнэ тий. Тэгээ бас resort ууралтын бас нэг онцлог нь болохоор одоо мэлхий хад тий бидний нэг нэрлэл занснаа мэлхий хад. Гэтэ яг дээр үеийн нэршил нь мөнгөт хад гэж нэртэй байдаг гинэ. Энийг үү? Тий, домгон. Ерөнхийдөө нөгөө галдан бушх таан чинь манжуудаа энэ 100 модны байлтаа хийж яваад ерөнхийдөө нутаг буцаж нөгөө сэлбэх шаардлагатай болоо. Тэгээ энэ орчимд ерөнхийдөө байгаад тэгээд авч явсан нөгөө одоо олзолсон ч байд юм уу тийм алт мөнгө ирдсээ энэ мэлхий хад руу унгааж нууж исэн гин. Тэгээд нутгийн ардууд ерөнхийдөө мэлхий хадыг бол яг хоо бас нэг юм баяжих эд агуурс аривдаасаа гэж боддог гинэ. Тэгээд дээр үедээ бол мэлхий мөнгөт цохоо гэдэг байсан. Тэгээ одоо бол хэдүүлээ бол ерөөсөө мэлхий хад гэдгээр аялал жуулчлалаар л тоод. Тэгэхээр бас ийм бас сайхан юм байгалийн зохицлолт газар амарч аялангаа загасчлаа. Тэгээд одоо ямар ч сан өглөөний цагаа уучаад тэгээд загасчлаад нэг өдрийг айдахтаа сайхан өнгөрөөе да. Баярлалаа. За тэгээд замдаа хоёлаа бас ажил төрлийн юмнууд ойр зуурын юмнуудаа ярилцаад тэгээд тэгээ хоббиний талаар шинчин болохоор загасчлал чинь бол яг үндсэн хобби. Дэлгөөний хобби чи алхалт шүү дээ тий. Ууланд хавирна, ууланд алхам. Тэгээд бас урт сэлвэрт зав гэдэг одоо rowing гэж нэртэй. Rowing-оор бас нэлээд хичээлдэг. Тий. Тэр талаар хоёлоо бас дэлгэрэнгүй ярина. Би чинь бас нөгөө ажлын хажуугаар бас хоббироо загас байдаг. Тэгээ хүмүүсийн хоббинууд чинь бас гоё штэ тий. Дурлах гоё өнцгүүд. Тэр юмнуудаа тухтайхан шиг ярилцаал. Тэгэл явъя да. За эхэлцгээх үү. Окей. За окей. За суцгая. За гол нь нөгөө яг загасчлаад ингээд явахаар яг л нөгөө хамаг юм ачаал нөгөө голын эрг мэрэг дээр ингээд бүх юмтайгаа ягаал өөртөө олондоо идэл ингээд өөрийгөө ядраагач байгаа юм шиг зоогооч байгаа юм шиг тэгмээгүй бас байгаад байгаа байхгүй энэ аялал жуулчлал гэдэг талаас нь бас загасчил хийж болдог. Тэгээ хоёулаа яварчсан өглөөнийхөө цаг хотоос эртхэн гараад өглөөнийхөө цаг уучлаа. Тэгээд илүү дутаа ачаагаа үлдээсэн тий. Тэгээ явахаар амар байгаа тий. Тэгээ одоо бид чи бас нөгөө контентн дээр ивент итгэгчтэй болцоо. Тэгээд бас ийм пив энэ удаагийн аяллаар энэ цоуд гэдэг пивээр ерөнхийдөө дагж явах. За тэгээ уугаарай. За хоёлоо тэгээд энэ аяллаар бол нэлээ чиний хоббигийн талаар бас төлхөө би бас сонирхмоор байгаа. За тий. Тэр би миний мэдхээ чи нөгөө нэг уулна гэдэг хайкинг гэж ярьж байгаа шүү дээ. Тэр төлөөр бол нэлээ бараг л
фейсээр одоо уулзаж чадахгүй ч гэсэн фейсээр нэгээд таниад яваад нэлээд алхдаг. Тэгээ тэр чинь миний одоо бусдаас онцлог нэхэр Африкийн нэг улсад алхалт хийгээд авиралт хийгээд лөө. Тэр чинь хэдэн он билээ? Тэр бол нэлээд хэдэн жилийн өмнө 2004 онд би Уганда улсад сайн дурын ажил хийж 1 жил ажилласан. Тэгээд тэгх үед бид нэр Rwenzori уул гээд одоо Африкта өндрөөрөө бол эхний 3 дуурдаг ийм ноён оргил руу Маргарита оргил гээд ноён оргил 5116 байна уу 19 хавцаа тийм метрт бол гарч исэн. Тэгээд ихэд бол яа харахгүй жоохон бага зэргийн техникэл тэгдгийн авиралт бол хийсэн. Бусдаараа бол ерөнхийдөө бол 7 хоног авирахад бол яг нөгөө оргил хэсэг дээрээ л техник шаардлагаас бусад хэсэгтэрээ бол зүгээр уул хадаар явж байгаа юм шиг л явж байгаа. Гэхдээ нөгөө намаг шалбаа юу гэх юм буцсоо гэдэг ингээ зарим газраараа бол явхад бол айгүй хэцүү. Гэхдээ миний сонирхол бол тэрнээс өмнө ч гэсэн уулаар их явдаг байсан. Тэр Rwenzori ууланд явъя гэдэг санаагч гэсэн би тэр үедээ гаргаж ирсэн. Тэгээд би багтаа өөрөө өвөө эмээдэр өссөн байхгүй юу. Тэгээ манай өвөө намайг бага байхад айгүй их уулаар авч явдаг. Зүгээр нөгөө бид нэр одоо Улаанбаатарт хаан бол одоогийн Апугийн хажууд амьдардаг 120 мянгатад амьдардаг. Тэгээд зундаа энэ 100 модны лагер гэж байдаг байсан. Тэгээд бараг тэр үед чинь яг шилжилтийн үе болоод таарсан уу. Ингээд дийлэнх боёр 90% байшингууд нь хоосон. Гардаг нэг 10 үедээ айлтаал нэг тийм тэгэхэд намайг ингээд дагуулаад уулаар их явцдаг. Тэгээ одоо ч гэсэн би ингээд ууланд явах айгүй дуртай. Ууланд явахаар нэг талаасаа ингээд эрүүл мэндэд сайн ч гэсэн нөгөө талаасаа ингээд бодлоо зэгцлээд янз бүрийн юм одоо ном сонсоод ч юм уу те тэр үедээ ингээд бодоод өнөөдөр болж байгаа процесс өнө маргааш болох процессыг бодоод явхад их нэг бодлын одоо бясалгал хийгээд байгаа юм байна шин тий. Яг нэг тиймэрхүү мэдрэмжүүд бол надад төрдөг. Тэгээд би өөрөө гарахтаа одоо хүүхдүүд авч гардаг болсон. Тэгээд манай том ч одоо 7 настай. Тэгэхээр би багаас нь ингээд тийм хүүхдийн үүрдэг үүргэвчээд байхгүй. Одоо бид нар чинь ингээд хувцснуудаа үүрээд ингээд ууланд явдаг шиг яг ингээд хүүхдийг суулгаад явдаг тийм үүргэвч аваад тэгээ бүр багыгаа би чинь 2 настай байхад тэгж үүрж явдаг байсан. Одоо хамгийн томьёогоо би 2 настайгаас нь үрж яваад нэг 4-5 настайд нь болсон. Тэгээд дундхыгаа дахиж үрж яваад 4-5 настайд нь болсон. Одоо багыгаа одоо манай багаараа 2 өрөөг байна. Тэгээд бас л үрээд явдсан шүү. Чи одоо ганцаараа гээд хагийн хар нуур руу ганцаараа нэг алхацсан аялцсан нэг блог ороод ирсэн шүү дээ. Тийм. Тэр одоо юу гэж юм өөрөө одоо тэмцэж үзье гэдэг зорилго байгаа нь. Ганцаараа хүн явна гэж одоо. Уу яг өөртөө тэмцэлтэй ч байгаа юу. Зүгээр бид нар ийш тийшээ хотын нэг хол биш нэг явъя гэдэг тийм хүсэл эрмэлзэл байсан байхгүй. Тэгээд хоёулаа явъя гэж манай эхнэр бит хоёр ярьж байгаад хүндэтгэх шалтгаанаар манай эхнэр явж чадхаа болоод тэгээд би нэгэнт явъя гэж шийдсэн юм чинь явчих гээд тэгээ бүх юм бэлэн байсан. Одоо луужин бэлэн байна, майхан бэлэн байна, унтлагын уут бэлэн байна те. Тэгээ бүгднийг хоол унд нэмж аваад ингээл хийхэд нэг 24 кг болж байгаа байхгүй миний өргөвч. Тэгээд километрээ харсан чинь нэг 100 орчим л байсан. Тэгээд машина хаан тавих уу гэдгээс хамаарал. Тэгээд за ямар ч байсан яваад үзьегээд би өмнө явж үзээгүй. Тэгээд давхсан. Тэгээд босхын гүүрнээс нэг 8 км-т минийх жижиг тэрэг болохоор ингээд цаашаа явхаа болоод тэгээд цаашаа алхахад бол ирж очихын нэг 96 км орчим болж байсан. Тий. Тэгээд 2 шөнө хээр болгонсон. Тэгээд тэр аваар бол ерөөсөө хүн байдгүй юм байлээ. Тий. Машин техникч байхгүй байсан. Тэгээд сүүлд тэр хавиргын даваад нэг өөр газараас нэг хагийн хар нуурнаас наан нэг хитэн морьтой хүмүүстэй бол таарилцсан. Тэд нэр бол хагийн хар нуур морьтой явж илээ. Тэгээд 100 бол ерөөсөө хүн явдгүй юм байна. Би чинь 7 сарын 31 хавцаа явсан. Тэгэхэд бол зүгээр ингээд битүү шалбаг. Тэгээд бороотой үе таарсныг ч хэлэхгүй ингээд
нефт борон цохиулаад гэхдээ яг нэг бэлтгэлтэй явсан учраас дотор бол нороогүй. Гэхдээ ингээд явах зам бол ингээд тэр чигээрээ бараг замын тал нь тэр чигээрээ намаг байгаа. Тэгээд тэр намаг зүгээр ингээд засмал зам дээгүүр засмалч юу ах вэ? Ийм шорон зам дээгүүр нэг 5 орчим км цагийн хурдтай алхаж байгаа байхгүй. Тэгээ яг нам руу ороод ирэхээр тэр нэг 2.2 км орчим 2.3 км орчим л ингээ бууж. Тэгээд ингээд шигдээд яваад ахаар ингээд хүн чинь ингээд барилтахаараа ингээд нилээн барьцааваад ингээд ядраад штэ тий. Яг л тийм болчихл. Ингээд шигдээл тулаал босоол тулаал шигдээл тулаал босоол ингээд явахаар бүр ингээд сүлд амьсгаад иж эхэлж байгаа. Тэгэлтэй. Жохон тийм амаргүй юм байлээ. Тэгээд нэг гоё зүйл нь бол одоо ингээ бид нар чинь электрон тоног төхөөрөм сошиал орчин гээл сошиал орчин ч гэсэн сүлдээ бас авах юмгүй болж штэ тий. Тэгээд тэрнээс нэг жохон өөрийгөө чөлөөлөөд нэг арай алсын зорилгоо нэг жохон эргэцүүлээд ер нь яах ёстой өөртөө ярих тийм гоё боломж л доо хээр бол тий. Би бас загасчлахыг бас тэгж хараад байдгийн тий. Загас одоо хизээ ирэх бол гэж байнга бодохгүй шүү дээ. Шал өөр юм бодоол ингээл эргэцүүлээл. За тэгээд энэ удаа хоёлоо гол дээрээ загасчилж үзье. Гол дээр бол бас онцлог. Голын онцлог нь юу вэ гэхээр нуураас нэг юмар онцлог байгаа нь өвл орой загасчилж болно. Аха. Тий. Орой идэхт ордог одоо налим сом гэсэн төрлийн загснууд бий. Тэр загсуудтай бас шүн загсч болно. Өдөр бол мэдээж иргэл үзэнгийн усны хадран зэвх төрлийн загснууд бол илүү дэгэнд орно. Шүн бол хөдөлгөөнд ордог налим сомууд бол байгаа. Тэгэхээр аль алийг хоёлоо туршиж үзье. Тэгээд хоол ундтай. Энэ удаагийн хоол унд бол дандаа барбекю, шорлог морлог бас утаа хэрус мөрөөс гаргая гэсэн тийм төлөвлөгөөтэй явсан. Орон сууцнд гаргаж чадахгүй шүү дээ. Орон сууцнд гаргаж чадахгүй юмудаа л хэлж байлаа. Одоо нөгөө чиний нөгөө хоббинууд дундаас ч загасчлалтаа хамгийн ойрхон гэхэр чинь нөгөө каяк завь. Тийм нөгөө урт сэлүүрт рowing гэж нэрлэдэг байгаа. За. Тэр нөгөө 8 хүн олимп дээр нэг нөгөө нэг суугаад тий. Оролцсон шүү дээ. Ингээд 6-8 байна. 8 удаа оролцдог байна, 4-өлөө оролцдог байна, 2-өлөө оролцдог байна, нэг ганцаар оролцдог. Нэг зааварлагчтай. Нэг заавар ингээд яваад байдаг. 8 нь бол зааварлагчтай. 4 дотор бас зааварлагчгүй ч гэж байна. Тий. Тэгэхээр нөгөө тэр спортоор бол бакалавртаа нэг 3 жил. Магистртаа нэг 2 жил бэлтгэл хийсэн. Тэгээд Америкийн зүүн эргийн мужуудын Eastern Championship гэдэг тэмцээн болдгийн. Тэгээд тэрэн дээр бид нэр хүрэл медаль авчихсан. Би болохоор 4 хүнтэй завь дээр хичээлээ хүрэл медаль авчихлаа. Монголд бол яг завьар хичээлж анхны авсан медаль нь бол би бол тэр болоо гэж боддгийг. Тэгээд дараа нь яг Монгол улсыг төлөөлж оролцсон гэвэл тэр хүрэл медаль болохоор манай бакалаврын сургуультай Connecticut сургууль гэдэг. Connecticut College гэж тэрэн дээр би хүрэл медаль. Хар урдад болохоор бид нар яг тийм олон улсын тэмцээнд орох гэж материал өгсөн боловч бид нарыг бас нөгөө шалгууртай. Тэгээд тэр шалгуурыг нь бол орж чадаагүй. Тэгээд манай найз Төвшин Заяа гэдэг нэг залуу байгаа. Тэр бит хоёр 2013 онд өөрсдөө Монголоос анх удаа
завны энэ спортоор оролцсон. Олон улсын тэмцээнд оролцъё гэдэг. Тэгээд Бостон хотын Charles гол гэж байдаг байхгүй. Тэгээ Head of the Charles River гэдэг тийм тэмцээн болтой. Тэгээд улс болгоноос оролцдог. Тэгээ тэр тэмцээнд л материалаа бүрдүүлээд өгсөн. Тэгээ бид нарыг хүрээд иргээд. Тэгээд яг тэр голоор ингээд улаасаа тэр нөгөө гол нь бол яг хар урд дайж ороосдаг. Тэгээ тэнд очиод бид нэг 2-7 хоног бэлтгэл хийгээд Монголд болохоор бэлтгэлээ дандаа нөгөө газрын бэлтгэл хийж байгаа байхгүй. Монгол чинь энэ одоо туулгоол гээл тэгэхэд бол амар хурдан урсгалтай. Тийм учраас хурдан урсгалтай нэмээд тийм гүнзгий биш. Тэгэхээр ямар нэг завинд бол гэмтэл айгүй хурдан өгөн тэгээд бэлтгэл хийх тохиромжгүй. Тэгэхээр яа харахгүй тийм том голууд дээр очиж эсвэл нууран дээр хийдэг. Тэгээд бид хоёр газрын бэлтгэлээ Монголд хийж байгаад нэг 6-7 сар хийгээд тэгээд яг тэмцээний өмнөх 2-7 хоног Бостон очиж Бостонд байрлаад 2-7 хоног бэлтгэл хийгээд усан дээр өдөрт нэг 2 удаа бэлтгэл хийж байгаа. Тэгээд тэмцээнд бол орсон л доо. Гэхдээ тэмцээнд орохдоо л ямар нэг тийм амжилт бол үзүүлээгүй. За. Яг оо. Бараг л баяа одоо тассан. За, загасчлал амжилттай. За, сайхан явлаа. За, тэгээд үр дүнтэй гоё аялал боллоо. Харин тэглээ. Тэгээд яаж яв? Тэр ядруу гайгүй. Уу яг нөгөө мүс ингээд өрөмтөхөр гар сарваж байна бас. Тий. Чи өөрөө бас тэгээд бас ингэ яваа. Алхаал. Өсөн дээр суугаад өстрийн нөхцөл. Үнэтэй. Яваас дээш хадруу гарлаа шүү дээ. Тэгээд тэр хөлн дээр бас нэлийн ачаал ирж дээ. Нэр эдний буудлын дээр юу байгаа? Саун, спа, барай дээр байдаг. Хоёул тэгвэл тийш орд бие маа бариулаад байгаа саун маа суугаад ядаргаа тайлбар. Тэгэл тгийх үү. За окей. За.
За өглөө нь Сайхан амарсан уу? сайхан амарлаа. Хайчваа таачаад өрөөнд ч хайгаад очсон ч байдаг. Шин сайхан нойроо аваад жоох ирт босхгүй юу? Аа. Тэгээд цаг агаар сайхан бахаар нь гараад ийшээ уул руу алхаад. Оо за. Тэгээ бүр нэг хадан дээр гарч жоохон суулаа. Оо за. Тэгээд буцаад буугаад ирлээ. Нэг энд бол ингээд ийшээ алхах гоё жим байдаг юм байна. Тэгээд ийшээ гараад бүр цаашаа алхахыг бол бүр дээшээгээ нилээн гарахаар бол тийм бас жим байна. 100 би өөрөө бас яг гарч исэн байхгүй тэр. Бүр орой дээр. Гэхдээ эндээс бол нэг 2 цаг гаруй бол яс явна. Амар сайхан амраад алхаад хоббигоо хийгээд гоё явж байгаа юм байна. Тийм. Улаанбаатарын утаанаас нэг өдөр салхахтай бүрэн хэмжээнд салж байна бас. Ер нь нэг алхахдаг болъё даа. Ийм агаарт одоо тэгээд дотор юу хийх үү? Тийм ээ. Дата сайхан явах хэрэгтэй. Тэгээд За Викторийн аяллаа талаар чинь би нэг өвлийн контент бэлтгэн. Тэнгүүд миний ойр дотны хүмүүс бол мэднэлтэй живтерийг бол гэртнээс найзууд зундаа ингээд хобби нэгтэй аялдаг энэ төргээд тэнгүүд өшөө мэдгүй хүмүүс бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст бас өөрийгөө танилцуулаач. Хэдэн он төрсөн, хаан төрсөн ч гэх юм те. Тэр юм аа. би хотын хөлтэй. Тэгээд 100 мянга цад миний баг нас өнгөрсөн. Яг ингээд цэцэрлэгээс нэгдүгээр анги руу ингээд шилжих тэр мөчөд бол манай ус шиг энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэм рүү шилжсэн байхгүй. Тэгээд одоо чи бол айгүй тод санаж байгаа. Бид нэг ингээд амар уртаа очих зогсдог гэсэн тийм. Дэлгүүрт давснаас өөр юм аахгүй. Тэгэл талах ирлээл бол бүгд очиолдог. Мах ирлээ бол очиолдог. Гурил очиолж авдаг ингээд. Бүх юм картны маранд орцсон. Одоо ингээд ярил бол хүмүүс бол итгэхгүй. Тийм дүр зургийг бол монголчууд бүтэн монголчууд одоо давж гарсан. Тэгээд энэ бол золиос нь бол одоо миний харж байгаа бол айгүй хүнд тийм хэдэн 100 мянган хүн ажилгүй болсон. Тэгээд тэгээд олон хүн салсан, архинд орсон, олон сайхан хүмүүс тэгээд тэр үед бас ингээд архинаас болоод маш олон шалтгаанаас болоод тэр үед бол яг энэ нийгмийн шилжилт юм бас золиос болсон гэж боддог. Яг тэр үед би 120 мянгатаа тэгээд 18 дугаар сургууль төгссөн. 18-д 8-аа төгсөөд би Монгол Туркийн Мөсийн харьяа Монгол Туркийн хамтарсан сургуульд шалгалт өгөөд тэгээ нэг 2-оор жагсаа тэгээд орсон байдаг нэг 150 хүүхдээс. Тэгээд Мон Туркт бол бас явах вэ? Гайгүй сурсан. Тэгээд математик олимпиадад орсон Мон Туркээс бас компьютер програмчлалын буюу мэдээлэл зүйн олимпиадад бол орж ирсэн. Мон Турк дуусаад би Канада руу 2 жил коллеж сурсан. Тэгээд Канадын коллеж бол тэр IB диплом гэж байдаг. Олон улсын бачелор диплом. Тэм диплом өгдөг коллежид 2 жил сурчаад тэнд бас би цонгон шалгуулалтанд тэнд их орсон л доо. Тэгээд ороод яг тийм сайн дурын ажил хийх нэг тийм боломж гарсан. Тэгээд тийшээ би хүсэлтээ өгөөд цонгон шалгуулалтанд тэнцээд 2 жилийн дараа би Африк Уганда гэдэг улс руу 1 жилийн тийм сайн дурын ажил хийхээр бол явсан. Тэгээд 19 наснда яг 1 жил яриа чи 1 жил хүрээгүй маань 11 сар Африкийн эхлээд бид нэр Муквано гэдэг газар нэг хотоос ойрхон газар байрлажсэн. Дараа нь бид нэр Самаратын гэдэг тэр сургууль дээр очиод бид нэр хичээл заасан. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй ядуу зүудүүдийн хүмүүст одоо боловсрол олгох. Тэгээд сүүлийн 5 сар 6 сар Фортпорт гэдэг мужид очиод тэгээ Фортпорт муж одоо Фортпорт нь мужч бас биш тосгон юм байна. Тэгээд тэр тосгонд очиод бид нэр нэг төрийн бус байгууллагад ажилласан. Би ганцаараа нэг 5 хүнтэй хамт явсан. Тэгээд тэр нь олон улсын баг байхгүй. Тэгээд бид тавуулаа нэг төрийн бус байгууллагад ажиллаа. Тэр төрийн бус байгууллага нь 500 гаруй бүтэн мөнчин хүүхдийг тэтгэдэг тийм байгууллага. Тэгээд тэнд би байшин барьсан, жорлон барьсан, физикийн давтлага, англи хэлний давтлага ингээд өгсөж байгаа тэр нөгөө
төвийн байгууллагын хүүхдүүдэд өгсөн хажуугаар нь бас Африкийн түрүүн бас чамд хэлжсэн ноён оргил эхнээсээ эхний хогорт жагсах тийм ноён оргил дээр бас гарсан. Тэгээ гарахтаа бас ганцаараа гараагүй. Канадаас би мөнгө босгоод тэгээд тэр нь төр төв дээр байсан 3 залуу бүтэн үнцэн залуучуудыг бас тэр зардлаар бол авч байгаа. Тэр ноён оргил дээр бол гарч ирсэн. Тэгээд нэг нь бол одоо хүртэл бас холбоотой байгаа нэг Крис гэж залуу. Тэгээд Африка дуусгачаад би надад хэд хэдэн сонголт ирсэн. Европт очиж бүтэн тэтгэлгээр их сургууль сурах уу, эсвэл Америкт бүтэн тэтгэлгээр сурах уу гэдэг миний эссе болон одоо материал бол гайгүй байсан шүү. Нэлээд олон сургууль тэнцээд. Тэгээ би Америк руу явахаар шийдээд тэгээ Америкийн Connecticut гэж Мужийн Connecticut College гэдэг анхны Монгол оюутан болж суралцсан. Тэгээд Connecticut очихдоо бас шалтгаантай очсон л доо. Миний мэддэг нэг багш яг тэнд шашин судлалын багш хийжсэн. Тэгээд би Канадад IBM-ын тоглоом хийж явах үедээ тэр хүнтэй танилцаад тэгээд танай коллежид би очимоор байна гэж би тэгээ нэг очиж үтсэн амралтаараа нэг 7 хоног очоод тэгээд ганц 2 хичээл аваа. Тэгээд сонгогдсондоо бол би их баяртай байсан. Маш сайн сургууль. Америкийн либерал артын эхний 30-д ордог тийм сайн сургууль. Тэгээд би Африкаас очиход бол Америк бол үнэхээр шок баг байхгүй. Би ингээд Африкт ажиллаа дуусаад 6 сарын сүүлээр 8 сард очичоо би бараг 7 сард хүүлээд Монголд ирэхэд Африкаас нисэл ингээл хэд дамжаад нисээд ирэхэд Монгол бол ингээд надаа амар хүчтэй болсон гэж санагдаж байгаа. Яагаад вэ гэхээр ингээд тэр Африк ингээд хот гудамжаар авахад тухайн үеийн статистик харахад бараг 10 хэдэн мянган хүн хүүхэд гудамжны хүүхэд одоо хотын гудамжинд амьдардаг гэсэн тийм статистик байсан. Тэнгуүч ингээл чам дээр ингээл шаваал ирэндээ гадаад хүн л гэж юм үзэнгүү гэдэг цаашдаа хүн одоо мөнгө гэж тэнгуүч чинь тэр хүүхдүүдтэй ноцолтоод авах хэцүү ингээд зоосон мөнгнөөсөө гаргаж ирээл ингээд шитгэхэд бүгдээрээ ингээд гүгээ авч байгаа жишээ нэ тийм. Тэгээд бүр ингээд нэг айлд очсон бид нэр одоо би аягүй сайн сандын дээр айлыг 4 жоох хүүхд бүтэн ч юм болсон. Хамгийн том нь 8 настай. Тэгээд доошоо ингээд бүтэн ч. Тэгээд одоо ингээд бодохноо аав ээж нь ямар сэтгэл хөдлөлтэй бурхны оронд очсон бол тэг ингээд 4 жоох хүүхдээ ингээд ямар ч харах хандах хүн байхгүй л гэж. Тэгээд тэн чинь Америк биш ингээд хүүхдний асрах байгууламжууд бол байдаггүй байхгүй. Тэгээд тэр жоох хүүхдүүд мэдээж хамаатан садны хүмүүс баа. Тэгсэн чинь хамаатны садны хүмүүс нь тэр хүүхдүүдийг ингээд байшингаас нь хөөхөд тэгээд тэр газрын ингээд авцсан байвал явах уу. Хүн гэдэг амьтан бол бас л муухай амьтан юм билээ шүү дээ. Бас цагаат болгоо. Тэгээд манай тэр төрийн бос байгууллага тэр маргаан хийгээд буцаж тэр хүүхдүүдийн газрыг авч өгөө. Тэгээд бид нэр тэнд хүүхдүүдэд жорлон барьж өгсөн. Тэгэхэд бол би сэтгэл санаагаар их унсан л да. Одоо энэ хүүхдүүд цаашаа яаж амьдрах бол тэгээд тэр хүүхдүүд бол зүгээр л яг миний надтай ингээд тулсан хүүхдүүд болохоос цаана яг ингээд статистик тоо ингээд харахаар сая 500 600 мянган тийм хүүхдүүд байна гэж байна. Тэрний ер нь бол ингээд их хүнд байсан. Тэгээ яг Монголд ирэхэд бол тухайн үед чинь бид нэр ингээд бас шилжилт үеэсээ гарцсан тий. Яг бас тодорхой хэмжээгээр хөгжөөд явж нэгээд буян тухайтар буучаад ингээд гэрлүүг явж явах замд бол Монгол бас үнэхээр бас боломжтой. Бид нар бас ингээд нусыг сайн хөгжүүлвэл одоо дараачийн Америкийн араас ингээд замнахад бол боломжтой. Яа тэгэхээр яг ингээд Угандад тоход надад тийм сэтгэл төрөөгөө. Яанда л гэж бодсон. Тэгэл ингээд үнэхээр миний хийж чадах юм бол аюу бага байсан яаж яа би бакалаврач төгсөөгүй байсан. Тэгээд мэдээж ингээд өөрийнхөө хүчөдөл мөрч чадах бүхнээ тэр хүүхдүүдийг
боловсролт нь одоо цагийн багш одоо давтлага өгдөг тийм үн төлбөргүй гэж байна шүү дээ. Давтлага өгдөг багш хийгээ байшингийн янзлаад тэгсэн ч гэсэн миний хийж чадах юм уу юм хязгаарлалт. Тэгээд яг тийм сэтгэл санаатай ингээд Америкт очиход бол бас л соёлын шоконд бол ордог юм байлээ. Америкчууд нэг л их баян дарган тэгэл жаргаж чадахгүй байгаа ч юм шиг те ингээл эхний эдэн сар бол одоо тийм сэтгэлтэй өнгөрсөн. Тэгээд өөрийгөө ингээд би яаж илүүтэй ажиллах вэ те? Яаж илүү надад олдсон боломжийг би бүрэн ашиглах уу гэдэг чиглэлээр бол би бүхэл одоо байж болох бүх юмнуудыг хийсэн. Үүний нэг нь бол Америкийн одоо Америкт сургууль зурж байгаа залуучууд нь спортоор аягүй хичээлдэг. Би хичээлийн хажуугаар спортоор хичээлээ. Тэгээд мэдээж хармааны мөнгө олох хэрэгтэй. Тэгээд хармааны мөнгийг би галтгоонд ажиллаж болоод байсан. Яг хоо жоохон эхлээд бас санаа зовсон л доо. Яг хамт ингээд хичээл дээр суудаг хүмүүс ч ингээд хоол молоо авцсан, хоолоо барьцсан. Би тэнд ингээд шал малуу гацсан, аяг тагуу гацсан, хөлс баасан даа. Гэтэ би нэг зүйлэн дээр аягүй ихтэй байсан юу гэхээр би энэ олж байгаа мөнгийг би өөрийнхөө хөдөлмөрөөр олж байгаа. Тийм учраас би хинээс ч ичиж зовох юм зүйл байх ёсгүй гэж боддог. Хармоны мөнгө бол нэг асуудалгүй байсан л 7 хоног нэг 8-аас 10 цаг ажиллаж чинь тэгээд сайгүй мөнгө олчихно. Ном зарим нэг үдшилгийнхаа мөнгийг олчихно. Залуу хүн юм да тий. Залуу. Магистр хаана хийлээ? Сургууль. Магистр Америкт Массачусетс мужийн Харвардын сургууль байсан. Харвардын дотор бас хэд хэдэн сургуультай бизнесийн сургууль, хуулийн сургууль, анхаахын сургууль, тэгээд Earth Science буюу одоо ингээд шинжлэх ухааны чиглэлийн юм сургууль, тэгээд Engineering сургууль гэдэг ингээд нэлээд олон сургууль та. Тэгээд миний төгссөн сургууль бол Кеннедигийн нэрмжид одоо төрийн бодлого гэж хэлж болохоор тийм. Kennedy School of Government гэдэг юм да засгийн газрын ийм чиглэлийн сургууль. Яа миний хийсэн програм бол 2 жилийн програм. Тэгээд олон улсын хүчлийн эдийн засагч мэргэжлэр ингэ төгсөдөг ийм програм байна. Монголоос тэр програмд одоо анх удаа би бас явах юм хөв завшаа надад тохиолсон. Тэгээд би төгсөх үедээ програмынхаа хүнтэй бас уулзаад за би ингээд өөрийнхөө араас ингээд Монгол залуучуудыг яг энэ хүчлийн эдийн засгийн чиглэлээр явуулмаар байна. Би очиод ингээд уул уурхайн компаниудтай ярья. Тэгээд ингээд сан босгоод харамтын нэрмжит ингээд сангийн та нар ингээд Монгол залуучуудыг илүү авах боломж байна уу гэж би асуусан байхгүй. Тэгээд чи яагаад ингэж сан босхоё гэж бодсон гинэ. Надаас манай хөтөлбөрийн захирал. Тэгэхээр би ингээд Харвардад явхад үнэхээр надад би ингээд тэнцээд ороход жилийн $100,000, $200,000 гэж Америк мөнгө. Тэгээ би чинь ийшээ чинь явах гэж ингээд өөрөө яг ингээд 8-9 жил хөндлөсөн ингээд үйл хөдлөхөрөнгүүдээ зараа тий. Тэгээд нэгсэндээ бүх хадгаламжаа хоослоод нэмээд Америкт банкнаас зээл аваад тэгээд Монголын засгийн газрын тэтгэлэг аваад нэмээд Харвардаас тэтгэлэг авчиж ингээд төстэй шүү дээ бүрж байгаа хгүй. Тийм. Тэгээд би хэлсэн байхгүй яах вэ ингээд Монгол залуучууд мөнгө муутай. Ингээд яг ингээд Харвардаас сурахад бол хэцүү. Тэгээд манай захирал бол юу гэсэн бэ гэхээр тэгээ би бас тэгсэн. Би одоо энэ хөтөлбөр 20 жилийн түүхэнд би ингээд энэ хөтөлбөрийн нэг л Монголд төгсөж байна. Яг энэ эдийн засгийн ийм төвшний ойлголт, ийм мэрэгжлийн хүмүүс Монголд илүү их хэрэгтэй гэсэн. Тэгсэн чинь сонсож байна. Яа чинь чамаас өмнө ингээд энэ хөтөлбөр рүү Монгол хүмүүс бас материал өгсөн. Гэхдээ чанарын шаардлага бас ингээд бидний хүсэж исэн тэр төвшөнд бол тэр хүмүүс чинь байгаагүй маа. Тийм учраас дүлгөнөө чи ингээд очих юм бол тэр сан ман бол нэг том чухал биш ээ.
Харуудад бол мөнгө бол байна. Ингээд тэтгэлэг өгчөхөр бол боломж бол байна. Тэгэхээр чи хамгийн сайн залуучуудаа чи манайх руу явуул гэсэн. Тэгээд би ирснээс хойш одоо бараг жил болгон ингээд харуудын энэ хөтөлбөрт яаж орох уу гэдэг одоо Монгол банк сангийн яа. За ингээд бусад санхүү банк энэ манай эдийн засгийн салбарт суулцж энэ залуучууд бас арга хэмжээ хийдэг. Тэгээд ирснээс хойш би яг сайн хэлдгээр нөгөө салбарын одоо Монгол банк сангийн яам тэгээд одоо банк санхүүд ингээд ажиллаж байгаа энэ залуучуудын нэг арга хэмжээгээд манай хөтөлбөр рүү яваач гэдэг арга хэмжээ зохион байгуулдаг. Үн төлбөргүй. Тэгээ яагаад гэж яана гэхээр Монголд өнөөдөр бол мэрэгжлийн эдийн засгчид яаж ч хэрэгтэй байна. Яа ингээд зураг телевизээр ингээд харахаар мэддэг ч юм байхгүй, мэддүү ч юм байхгүй ингээд хүмүүс тариг угаасан хэлбэртэй ингээд аюу хэм ярьж байна. Тэгээд яг мэрэгжлийн хүмүүс нь болохоор би энийг мэднэ, би энийг мэдэхгүй, энийг мэдэхгүй учраас би ярихгүй. Мэддэг юм бол энэ юм гээд. Тэгээд ингээд сая бас ингээд би судалгаа авч үзсэн байхгүй. Тэгээд ингээд КАС гэдэг олон улсын байгууллагаас хийсэн судалгаа ингээд харахад бол хүмүүсийн амьдралд бол гарч байгаа хамгийн том асуудлууд юу байна вэ? Тэгээд одоо энэ сонгогдсон энэ гишүүд энэ засгийн газраас юуг шийдээсэ гэсэн тийм хүсэлтэй байна вэ гэх ингээд 5 юм байна. Нэгдүгээрт энэ үнийн өсөлтийг шийдээсэ гэж. Үнийн өсөлт бараа бүтээгдэхүүн ингээд сүүлийн 1 жил хагас бол амар өслөө шүү дээ. Хоёрт нь болохоор ажилгүйдэл байна. За ингээд гуравт нь болохоор амжиргааны төвшин баг. Амжиргааны төвшин дэвшлүүлэх гэж. Дөрөвт нь авилал хэл ахвал баг. Тавдах нь эдийн засгаа сайжруулах. Тэнгүүд ингээд энэ 5 одоо ингээд тэр чинь яг нэг батд орчоос авсан асуулга биш. Ингээд нийт одоо арт өмнөөс ингээд санал асуулгаа төврийн аргаар ингээд авахд 5 асуудлын 4 нь эдийн засгийн асуудал байна. Тэгэхээр энэ 4-ийн эдийн засгийн асуудлыг бол энэ асуудлаа мэддэг хүмүүсийн шиг. Түүнээс биш за үнийн өсөлтийг хэдүүлээ ингээ тгийгээд ингээд попрох юм бол ингээд айгүй сайхан попро нь ихтэй үр дүн газар дээр хөвж байхгүй. Тэгэхээр айл болох мэрэгжлийн тийм эдийн засгчдыг бид нэр энэ бэлтэж Монгол улстай авчрах тусам энэ асуудлуудыг бид нэр хамтдаа шийд. Түүнээс биш одоо дүлхүүн ганцаараа мэдлээгээд энэ асуудлуудыг шийдвэр гаргахчдад 100% ойлгуулна гэсэн үг биш те. Улс төрчдөд өөрөө ойлгуулна гэсэн үг биш те. Улс төрчид илүү одоо энэ миний хүн гэдэг ч юм уу гэдэг тийм итгэл даасан хүндээ л итгэнэ өгөхөөс биш. Энэ мэрэгжлийн хүн учраас би энэ үгнийг сонсох хэрэгтэй гэж одоо манай ах нар бол бас нэг ханддаг юм байна. Тэгэхээр одоо бидний одоо үе дээр бас энэ улс орны ачаа бол одоо ирж байна. Тэгэхээр нэг олуулаа бид нар олуулаа байхдаа бид нар мэрэгжлийн хүмүүс хамтдаа илүү олон болж ийж энэ өнөөдөр нийгэмд болж байгаа асуудлыг шийднэ. Тэгэхээр тэр хүмүүсээ дараачийн үеэс бэлтэр бэлдэн шүү. Тэгэхээр тэдний ингээд явуулах хэрэгтэй. Ингээд Харвард хэлээд шүү. Чи ингээд сайн хүмүүсээ явуулах юм бол мөнгө нэг асуудал биш дээ л гэж байгаа. Тэгээ тэрийг одоо манай залуучууд бас ингээд сайн ойлгосоо. Би өөрөө яг тэр мөнгө асуудал биш шүү гэдгийг ингээд туулаад ирсэн хүн. Бакалавртаа би 100% тэтгэлэгтэй явлаа тий. За магистртаа одоо Харвард их сургуульд бол тодорхой Монгол Улсын засгийн газраас ч тэтгэлэг авлаа. Харвардаас ч тэтгэлэг авлаа. Өөрийнхөө хадгаламж, өөрийнхөө одоо үл хөдлөх хөрөнгө эднийг ч гэсэн ингээл зарч ийж л явж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ Харвардын тэтгэлэг одоо байхгүйсэн бол би хичнээн Монголд ингээд хадгаламж яагаад банкнаас зээл аваад энэ тэгээд засгийн газрын зээл аваад би бол энэ хөтөлбөрийг бол дийлэхгүй. Тэгээд Харвард бол окей энэ чиний чадах хэмжээ чинь юм байна маа. Ингээд үлдсэний нөхсөн. Яг ингээд тоо ярих юм бол эн чинь 2 жилийн сургалт $200,000 болж байгаа. Монголын засгийн газрын тэтгэлэг бол жилийн 16 мянган тий 2 жилийн 32 мянган 15% нь л үржиж шүү дээ. Тэгэхээр бусдын тэр 85% нь бол ямар нэгэн байдлаар. Тэгээд тэндээс чинь Харвардын тэтгэлэг орж чиж энэ чинь бүтэн бүрдэж байгаа. Тийм. Харвардад өсчөөд чинь хэдэн оны юм ярьж байна. Тэгээд Монголд хийж ирлээ.
Харуудаа 16-аас 18 онд би суралцсан. Тэгээ 18 онд 5 сарын 22-нд яг төгсөлтөөрөө би диплом авсан. Тэгээ Монголоос бас манай найзууд ирсэн. Манай аав чад ээж аав бас ирнэ гэж байгаа. Тодорхой шалтгааны улмаас бас ирч чадаагүй. Тэгээд манай охин тэнд төрсөн. Манай хоёр дахь охин, манай том охин эхнэрхээс төрөөд манай эхнэр том эцтэй байсан учраас тэнхийн эмнэлэгт бол төрөхгүй болохгүй. Тэгээд 6 сард манай охин төрөөд тэгээ охиноо нэг 3 сартай болохоо. Тэгээ би Монголд ирсэн. 18 он 9 сар л гэсэн. Тийм байна. Тэгээ ирээд нөгөө хамгийн нэг ажил төрлүүд бол явагдаж байгаа шүү дээ, тийм ээ. Хийсэн ажлууд тэр талаас бас ярил. Одоо манай багш нар бол дандаа дэлхийд танигдсан эдийн засагч нар. Одоо Рикардо Хаусман, Дайнер Родриг, за Кармен Рейнхард гэдэг. Кармен Рейнхард бол сүүлд Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч хийжсэн хамгийн том албан тушаал. Ерөнхий эдийн засагчаар ингээд ажиллаж байгаад буусан, саяхан буусан. Тэгээд тийм хүмүүстэй ингээд ярилцж байгаад нэг зүйл ойлгосон нь юу вэ гэхээр эдийн засагч нар ингээд мэрэгжлийн байгаад маш сайн бодлого ингээд боловсруулаад хүлээлгэд өгч болно. Тэнгууд улс төрчнөр тэрийг ингээд аваад ингээд ширээнийхээ сургуулганд хийгээд үлдээчүүл хайр мөн. Нэгсэндээ би яах гэж танд өдөр шөнөгөө суралцаад тэр яагаад энэ нийгэмд ийм асуудал тулгараад байна гэдгийг олж мэдхийн төлөө бараг амьдралынхаа тий за Монгол хүн 60 хүрээд ухаан суугаад 61-тэй нас орно гэх юм бол амьдралынхаа талыг энэ бараг энэ зорьцуулж байгаа байхгүй. Тэгээд миний гаргаж ирсэн энэ бодлого шийдвэрүүд одоо зөвлөмжүүдийг ингээд ширээнийхээ сургуулганд ингээд хийгээд орхичвол тийх шаардлага юу байна. Гэтэл би нөгөө талаас ингээд 3 хүүхдээ өнөөдөр ингээд хараад за энэ 3-ыг нэг айтаахан эрүүл аюулгүй юм нийгэм тэгээд миний үр хүүхэд одоо Бааткагийн үр хүүхдээс илүү биш бас дутуу биш адилхан боломж олгогдсон. Тэгээд ямар нэг асуудал гарлаа гэхэд шүүхтэр очиод чин шударгаар шүүлэх ийм нийгэмдэл үлдэх юм байна. Ийм өөрчлөлтүүдийг бас хийх шаардлагатай байна гэдэг. Тэгээд тэр чин цаагаараа бас нэг зүйл рүү түлхэж байгаа юм л да. Ер нь бол ингээд дан ганц мэрэгжлийн байгаад бол би өөрийн одоо тэр бодож хүссэн тэр өөрчлөлтүүдийг бас хийж чадахгүй байна. Улс төр бол одоо сонирхож ирсэн одоо Монголд хурж ирээд одоо энэ аймагуудыг бол яг бараг бүтэн нэг тойрсон доо. Лекц уншсан 10 жилийн хүүхдүүдэд лекц уншаад яаж одоо мэрэгчлээ зөөсөн. Ер нь хүн юу бодож одоо суралцах хэрэгтэй тийм. Түүнээс биш одоо би тэтгэлэг авах хэрэгтэй л гэдэг тэтгэлэг бол зорилго биш байхгүй. Тэр хүн сурч мэдээд юу бүтээх гэдэг. Амьдралд нь юу болохгүй байсан. Юуг энэ нийгэм засах юм. Түүнээс биш энэ хүн сайн мөнгө хийгээрэй гэж хизээч тэтгэлгүүд өгөхгүй шүү дээ. Энэ хүн ингээд нийгэмдээ хэрэгтэй хүн юм байна. Улстай хэрэгтэй хүн юм байна. Энэ хүнд боломжийг өгөх юм бол энэ хүн өөрийнхөө ботсон өөрчлөлтийг бол тодорхой хэмжээнд хийх юм болов уу гэж тэр тэтгэлгүүд чинь тэр сангууд чинь ажиллаж байна тийм. Түүнээс биш илүү их мөнгө банкнд очиж цөм аваарай гэж тийм тэтгэл байдаг байхгүй юм бол тийм. Тэгээд ингээ харахад тийм юм санаануудыг бас залуучууд ойлгохгүй бол ерөөсө тэтгэлгийн хойноос хөөцөлдөх нь зөв юм байна гэдэг бас тийм буруу ойлголт очихгүй гэдэг үүднээс ингээд ер нь бол аймагуудыг бараг дийлэнх тойрсон доо. Тийм тэгээд 18 19 он тойроод 20 онд бас энэ сонгуулийн үеэр дэвших хүсэлтэй байсан боловч тийм боломж бол манай ах нар бол бүгдийг нь бол хаасан. Яг хөө тэгээд муудалцаад хоёр тишээ салсан гэж болтож бол. Тэр бол нэг өв хүний ихээс илүү чинь үеийн ялгаал.
Тэр хувь хүн тэр ах нарын төвшөнд бол ингээд цэвэр их ашиг те цэвэр мөнгөн чухал болцсон. А бидний үеийн залуучууд бол юм ингээд өөрчлөхийн тулд бид ийм эрх мэдэл хэрэгтэй байна. Энэ эрх мэдлийг авахын тулд арчилсан ус яах ёстой гэхээр сонгуулаар л эрх мэдэл шилжиж ирнэ. Тэгэхээр энэний төлөө явсан бидний үеийн маш олон залуучууд өстой хуг даруулсан да. Сүүлчийн хоёлын энэ уулзалтаас өмнө нэг уулзахад чинь шин сэргэлтийн хурцгуур төвд ажиллаж байгаа гэж ирж ирсэн Тийм. Тэр маань одоо яадаг газар лээ. 2020 онд тэгээд ингээд сонгуул Монголч төрч тэгээд би ер нь бизнесээ хийгээ шалгалтсан байсан. Энэ тэгтээ дүү би 18 19 он хүртэл ямар ч улс төрөөр яваагүй. Надаа татчих авах ах нар бол байгаагүй байхгүй. Тэрэндээ ч бас тэгээд хүн чинь тэгээд исэн мэт нэг хошин юм гарцсан байсан шүү дээ. Эзэн заяа бол заяа хичээнэ гэнэ. Тэр надад эзэн байсангүй. Тэгээд ингээд цагтаа гарчихгүй юу. Яг надад 20 онд бас нэг боломж олцсон. Тэгээд тэр үед хэрэг эрхлэхийн дарга хэрэг эрхлэхийн сайд хийжсэн өнөөдрийн ерөнхий сайд хоёрт надад саналтай чи төрд ажиллах уу? Яг чиний мэрэгжлийн хүн бас хэрэгтэй байна. Яг мэрэгний мэрэгжил гэхээр тэр үндэсний хөгжлийн газар гэдэг дараагаар ажиллах болсон ирсэн. Тэгээд 20 онд батсан л таас. Тэгээд яагаад юу сандыг хүлээж авсан бэ гэхээр миний магистрийн ажлыг одоо ингээ Харвардын номын санд очоод миний магистрийн ажлыг одоо 16-аас 18 онд хийсэн магистрийн ажлыг харах юм бол Монгол улсын макро эдийн засгийн урт хугацаанд докторжуулах нэг гарчдаг байхгүй. Тэгээ хүнд зориулсан юм бэ гэдэг ингэхээр үндэсний хөгжлийн газар зориулсан гэдэг утсан дээр бичээстэй байна. Тэгээ тийм санал авчаад тэгээ бодоод үнэхээр би тэгээд энэ 2 жилийг бас ингээд өмнө нь энэ мэрэгжлийг ингээд сурсан энэ амжиргааны төвшинг ахиулахтай макро эдийн засгийг докторжуулах юм боломжтой гарвал би бол ажиллаад үзье гэж шийдээ. Тэгээд агентлагад ажилласан. Тэгээд төрт ямар ч байсан 3 жил ажиллаж. Манай үндэсний хөгжлийн газар бол энэ шин сэргэлтийн бодлого гэдэг Монгол улсын дунд хугацааны бодлогыг боловсруулахад бол нэлээд өргөрөөлтэй ажилласан. Миний хувьд бол би магистрийн ажлаас нэлээд ашиглаад энэ бодлогыг дунд хугацааны хөгжлийн бодлогыг гаргах үндслийг нь бас тавьсан гэж бас өнөөдөр бас өөртөө бас бахархалтайгаар хэлнэ. Тэгээд энэний үндсэл нь ерөөсөө л Монгол хүн Монгол нутагтаа эх орондоо өөрийнхөө хөдөлмөрийг өндрөөр үнэлүүлэх энэ усыг яаж бүтээх вэ гэдэгт л чиглэж байгаа. Тэгээд ихийн тулд ингээд өнөөдөр тулгааж байгаа олон асуудлуудыг бид шийдэх хэрэгтэй. Тэгээд шин сэргэлтийн бодлого энэ нэг бас энэ шийдэл гэж хэлж байна. Тэгээд гаргасны дараа 22 онд үндэсний хөгжлийн газар юу болсон? Эдийн засгийн яам болсон. Тэгээд яг энэ товчхон энэ шилжилтийн хугацаанд би сайдын зөвлөхийг нэг хэдэн сар хийсэн. Тэгээд сайдын зөвлөхөөр бас ингээд ажиллаа явж хахад энэ шин сэргэлтийн бодлого төгөөг бол ингээд боловсруулахад нь оролцсон юм чинь яг хэрэгжүүлэх шатн дээр нь ажиллаач. Шин сэргэлтийн бодлогын хурцгуур төв гэж байгуулнаа. Тэгээд юм санал ирсэн. Тэгээ би үнэхээр бодлого боловсруулахын шатнд бол ингээд ажилласан ч одоо бодлого яагаад хэрэгждэг, яагаад хэрэгждэггүй вэ гэдэг энэ шатнд нь бас өөрийнхөө хувь нэмрийг бол оруулъя гэж зөвшөөрөөд тэгээ яг хуу зөвшөөрөөд явах үү. Ер нь бол тэгээд миний хэрэгцээ хаана их вэ? Тийш бас орж ажиллая гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд надад юм даалгавар бас ирсэн гэж хэлж болно. Тэгээд энэ даалгаврыг хүлээж аваад шин сэргэлтийн бодлогын хурцгуун төвийн захирлаар нэг жил 6 сарын хугацаанд бол 24 оны хүртэл ажилласан. Тэгээд энэ оны өмнөхөн би бас ажиллаа хүлээлгэж өгөхдөө бас их тийм бардам гэх нь хайшаа тийм
баяртай байсан л да. Юу гэхээр бид нар яг энэ төгжрлийн чиглэлээр нэлээд олон судалгаа хийсэн. Энэ эрчим хүчний чиглэлээр судалгаанууд гаргацсан. Ингээд замын зургийн хүртэл одоо боловсруулсан. За тэгээд энэ хэрэгжүүлэлтэн дээр хамгийн чухал гэж яригддаг төрийн чадамжийг яаж сайжруулах вэ гэдэг дээр бол манай байгууллагын тал нь фокуслж ажиллаад ингээд урт хугацаанд үлдэхээр ингээд ажлуудыг хийсэн. Тэрнийхээ судалгааны тайланг бол бид нэр 3 өдөр бас хийсэн. 7 хоног болгоны 1 өдөр судалгааны тайлангийн жил хагасын хугацаанд хийсэн. Тэгээд энэ дундаас хамгийн миний бас бахархаж байгаа нь тэр уртцуур төвдөр бид нэр цэвэр чадвараараа орж ирсэн хүмүүсийг бид хайж олж зарим нь тэгээ гуйж олж ирж ингээд аваад үнээр сайн баг бүрдсэн учраас бид нар тийм өндөр чанарын судалгаануудыг тэгээ өмнө нь Монголд хийгдчихээгүй тийм судалгаануудыг хийсэн. Жүжил дээр ингээд бүхэл бүтэн Улаанбаатар хотын 249 уулзууртай юм симуляц моделийг хүртэл бид нар гаргаж ирсэн. Нийт машины тоо, хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо хэд болох юм бол бид нар тэг зогсолтод хүрэх юм бэ? Бид нар жил болгон нэмэгдэж байгаа машины тоог хэдэд хязгаарлаж чадах юм бол бид нэр энэ хурдчин айжмаар буурах юм бэ? Одоо байгаа шиг ингээд чөлөөтэй хайчвал энэ хурд нь яаж буурах юм бэ гэдэг. Ер нь яриул их судалгаанууд бас хийсэн. Одоо 20 үеийн зорилго юу вэ? Манай намын 30 дугаар их хурлаар энэ намууд хоорондоо амлалтаараа өрсөлдөж болохгүй. Одоо чи саяг дараа би сая 500 тараана гэдэг ингээ өрсөлд бол утгаа алдсан тийм. Хэн хохирох уу гэхээр Монголын эдийн засаг хохирно. Чавл болоод Монголын бүх иргэн хохирох байхгүй. Эсвэл ингээд мөнгө төгрөг биш юм аа гоо за би чам зургуул барьж өгье. За би чиний бизнесийн зардлыг дааж гэдэг юм ингээд амлалтуудаараа өрсөлдөх биш. Улс төрийн намууд бол бодлогоор өрсөлдөх ёстой гэдэг тийм зүйл дээр бол манай нам тогтсон. Энэ хүрээнд бол 2 байгууллагыг бол байгуулж байгаа. Нэг нь болохоор хүний эрхийн төвшөлтөд болгон хүрээлэн гэдэг хүний эрхийн хүрээлэн. Нөгөөх нь болохоор төвшөлтөд болгон хүрээлэн гэдэг 2 байгууллагыг бол байгуулсан. Тэгээд яг одоо би ч одоо даалгавар аваа явсаар ирсэн гэдэг хэлсэн тийм. Тэгээд за дэлгөөнөө чинь төвшөлтөд болгон хүрээлэн хариуцаа гэдэг тийм даалгавар ирсэн. Одоо энэ бодлогын хүрээлэн бас хариуцаад ер нь бодлого чи яагаад чухал юм бэ? Тэгээ бас ингээд мөрийн хөтөлбөрт ингээд оролцоод мөрийн хөтөлбөрийн дэд ажлын хэсэгт бас ингээд оролцоод өөрийнхөө санааныг тусгаад тэгээд дараачийн өнөөдөр хэрэгжиж байгаагаас дараачийн төвшөнд бид нэр энэ амжиргааны төвшинг авчрахтай энэ инфляцийг барих эргээд энэ ажлын байрны тоог яаж нэмэх вэ гэдэг дээр ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулад зарим нэг зөвлөмжийг бас ингээд судалгаа шинжилгээний хүрээнд ажиллаад явж байна. Хамгийн сүүлдээ одоо бид нар энэ бүс орон нутгийн бүсийн хөгжлийн асуудлыг бол барьж авсан. За ингээд бүсүүд дээр ингээд өнөөдрийн нөхцөл байдлыг гаргах том ажлыг бол хийсэн. Өөрсдийнхөө тэр вебсайт өөрсдийнхөө юугаар бол энийг бол түгээж. Одоо тэгээд найзуудын хувьд бол тусдын болох юм нь бол их ажлын хажуудах хаяа ганц нэг стрессийн уруу тачиж загсаж байгаад яваа гэж л тайлах нь байна шүү дээ. За одоо тэгээд дараагийн амжилтанд баярлалаа. За маш их баярлалаа. За зураг авалт амжилттай дуслаа. За бүгд нь баярлалаа. Бүгд маань ч одоо ийм олол байгаа шүү дээ. Сэний хөдөлтэй харж байгаа. Ийм олол байсан. Нүүн дээр болохоор мэдээж гараад байгаа тийм. За бүгд нь баярлалаа. За бүгд сайн дуслаа.